Яг уулуурхайн салбарт бол дэлхийн чиг хандлага ногоон шилжилт рүү одоо илүүтэй чиглэж байгаа шиг байна. Та сая бас яриандаа хэллээ те. Тэгэхээр яг манай улсад бас адилхан. За ер нь одоо эрчим хүчний хэмнэлттэй гэдэг юм уу энэ хүн ногоон шинэ төрлийн одоо техник хэрэгслийн ер нь одоо эрэлт хэр зэрэг байна гэж та харж байна. Зах зээлд. Яг хоо сүүлийн хэдэн жил бол илүү жоохон слоган маягтай, өрөө маягтай те ногоон шилжилт гэдэг байдлаар ингээд явж байсан бол одоо яг бүр өнөөдрийн геополитикийн нөхцөл байдал бол бүр яг энэ л өссөн өсөөгүй бидний төлөвлөж байна л та. Тэгээд харилцагч маань илүү энэ ногоон тоног хөрөмжийг илүү сонирхож, илүү зөрөгтэйгээр тийшээ хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрүүдээ гаргаад ах шиг байна. Ер нь бол яг бид нар эргээд түүхээ харах юм бол нэг сүүлийн 10 жилийн хугацаанд харахад ногоон шилжилт гэж яриад байгаа боловч ойролцоогоор нийт орчиж байгаа тоног хөрөмжийн 5 хүрхгүй өвөл одоо цахилгаан буюу эсвэл хайбрид тоног хөрөмжүүд байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол харьцангуй хангалтгүй тоо үзүүлэлт гэж бодоод байгаа. Тэгэхээр ойрын одоо нэг 5 жилийн хугацаанд ч гэх юм уу нэлээд түлхүү одоо энэ тоо хэмжээ өсөх байх гэсэн хандлагатай байна. Тэр ч утгаараа өнгөрсөн жил бид нэр Монголын майныг арга хэмжээндээр хайбрид тоног хөрөмжийг хайбрид өөрөө болгох шиг танилцуулж ирсэн. За тэгээд одоо энэ жил бол илүү 100% цахилгаан тоног хөрөмжийг харилцагчтай илүү танилцуулаад байгаа юм. Тэр яг одоо эрчим хүч хэмнэх зам үнийгээ дагаад бас санхүүгийн тал дээр ч гэсэн зарим хэмнэлт байж байгаа. Гэхдээ одоо анх удаах үнэ нь ер нь одоо уламжлалт компаниуд ашиглаж байгаа уламжлалт загваруудаас хэр зэрэг ялгаатай байдаг юм. Мэдээж 100% цахилгаан гэдэг утгаараа мэдээж анхны хөрөнгө оруулалт арай өндөр, ойролцоогоор 50-60% илүү хөрөнгө оруулалт шаардж байгаа. Гэхдээ урт хугацаанд магадгүй 5-10 жилийн хугацаанд энэ техникүүд маань өөрөө ашиглалтын зардал багатай учраас хангалттай өрөөгөөж өгөх юм боломжтой гэж харж байна. Энэ нь одоо дотоодын зах зээл дээр тий одоо тоног хөрөмжийн шаардлага ямар байдлаар өөрчлөгдөж байгаа гэж та харж байна. Яг нь сүүлийн жилүүдэд илүү том тоног хөрөмжүүд худалдаа авалт ер нь эрэлт ихтэй байна. Яа тэгэхээр энэ хүний нөөцийн хомсдол, хүний нөөцийн өтэй холбоотой. Мэдээж уулуурхайн салбарт ажиллах хүчний хомсдол нэлээд өндөр байна. Ялангуяа жолооч, оператор гэдэг тий. Энэтэй холбоотойгоор ер нь цөөн тоног хөрөмж, цөөн том тоног хөрөмжүүд гэдэг шилжилт явж байна. Нөгөө талаасаа бас хаб тий аюулгүй байдал талаасаа олон тоног хөрөмжөөс илүү цөөн тоног хөрөмжүүд бол хабын эрсдлийг бас бууруулж байна. Тэгэхээр уулуурхаанууд маань ерөнхийдөө илүү том, илүү бүтээл өндөртэй техникүүд рүү шилжиж гин гэж харж байна. Тэгэхээр яг одоо манай уурхаануудын хувьд бол жишээ нь ихэнх нь бол хуучин техник хэрэгсэл ашигладаг гэсэн одоо салбарын зүгээс байр суурь илэрхийлжсэн. Тэгэхээр яг техникийг ер нь шинжлэх хэрэгцээ ер нь хэр зэрэг байна гэж таны хувьд харж байна. Яг нийт зах зээлээ харах юм бол сүүлийн 5-6 жилийн хугацаанд энэ зах зээл маань тоног хөрөмжийн зах зээл маань 4-5 дахин томорчлоо л доо. Гээд ирэхээр мэдээж энэ бол угаасаа эрэлт байна. Дээрэс нь дотоодын банк санхүүгийн байгууллагууд маань маш их дотоодын санхүүжилтийг бас олгож байна те. Энэтэй холбоотойгоор ер нь бол парк шинжилт бол харьцангуй сүүлийн 5-6 жилийн хугацаанд нэлээд дөрвтэй хийгдсэн баг. Нийт ингээд орж иж байгаа тоног хөрөмжийг ус нутгаар нь харах юм бол илүү сүүлийн 5-6 жилийн хугацаанд хятад тоног хөрөмжийн импорт нэлээд нэмэгдсэн. Энэ бол илүү нөгөө хятад тоног хөрөмжийн одоо хятадын үйлдвэрлэгч нарын ноу хау тэдний технологийн дэвшил нэлээд сайжирсантай холбоотой болов уу гэж харж байна. Тэгэхээр яг ойрын хугацаанд бас ер нь одоо олон улсад болж байгаа нөхцөл байдал геополитикийн эрсдлүүд нь одоо мэдээж манай улсад шууд нөлөөгөө гэсэндээ дан нөлөө ихтэй байгаа. За одоо цэвэр логистикийн зардал үүсэх зэрэгээр бол эрсдлүүд нэмэгдэх төлөвтэй болж байна. Тэгэхээр яг энэхүү салбарт ер нь танай компаниуд ер нь ямар байдлаар бэлэн байдлаа хангаж эхэлж байна. Яг ойрын хугацаанд гол эрсдэл юу байна гэж харж байна. Яг манай компанийн хувьд гэхээс илүү үйлдвэрлэгчнэрийн хувьд бол нэлээд эрсдэлтэй байна. Яг тэгэхээр тэдний үйлдвэр дээр бараа материалаа татаж авахд хугацаа нэлээд орсож байна. Энэтэй холбоотойгоор бидний татах хугацаа маань магадгүй 30 хоногт нийлүүлдэг гэсэн бол 90 хоног болж орсож байна гэдэг. Яг энэ эрсдлийг бид нэр бууруулахын тулд илүү оновчтой захиалга хийх, урьдчилан захиалга ийм байдлаар яаж байна. Сүүлийн үеийн геополитиктэй холбоотой асуудлууд бол бас нэлээд хүндрэлтэй байна. Эргэлзээтэй ийм байдлыг манай уулуурхайн салбарын нэлээд үүсгэж байна. Энэтэй холбоотойгоор тодорхой хэмжээнд бас хөрөнгө оруулалтуудаа зарцаах, иймэрхүү тоног хөрөмжөө шинжилгээгээр төлөвлөжсэн бол 1-2 жилээр хойшлуулах гэдэг юм байна. Хасаа бас хэлжсэн тий одоо зах зээл нь бол байна гэж. Тэгэхээр яг одоо түн шатхууны өсөхтөр үндэслээд ер нь тулгуурлаад бас ер нь ногоон одоо шинэ техник хэрэгслийн эрэлт нь бол нэмэгдэх хандлагатай болж байна. Тэгэхээр яг хэдий хэмжээний одоо хурдтай тэлэх боломжтой гэж таарч байна. Одоо ногоон шинэ техник хэрэгслүүд юм. Яг ногоон шилжилт бол
мэдээж нөгөө талаас компаниудын нийгмийн хариуцлагын бас асуудал ирж байгаа. Харилцагч маань илүү ногоон тоног төхөөрөмжийг сонгох сонирхолтой байгаа бол ч мэдээж түрүү ярьсан анхны хөрөнгө оруулалт нэлээд өндөр байгаа. Тэгээ энэ дээр бол манай төслүүдийн болон одоо энэ төслийн гүйцэтгэгч уулуухаас хамт ажиллаж байгаа хүмүүсийн төслийн хугацаа нь айгүй богинохон байгаа. Тэгээ гэрээт ажлууд нь ерөнхийдөө 2-3 жил. Тэгэхээр тэр хэд маань бас илүү урт хугацаанд одоо доктортой үйл ажиллагаа болж чадвал энэ бол нэг тийм өндөр эрсдэл гэж харахгүй байна тийм.